别哭，我最爱的人，今夜我如昙花绽放，在最美的一刹那凋落，你的泪也挽不回的枯萎。别哭，我最爱的人，可知我将不会再醒，在最美的夜空中眨眼，我的梦是最闪亮的星光。是否记得我骄傲地说，这世界我曾经来过，不要告诉我永恒是什么，我在最灿烂的瞬间毁灭。我最爱的人，今夜我如昙花绽放，在最美的一刹那凋落，你的泪也挽不回的枯萎。别哭，我最爱的人，可知我将不会再醒，在最美的夜空中眨眼，我的梦是最闪亮的星光。Сайн уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хэд хоногийн өмнө Хятад Тайваны алдарт жүжигчин, дуучин, зохиолч, хөтлөгч, загвар өмсөгч Барбисуу нас барсан мэдээл цацагцсан. Бичигсэн мөн адил цаг алдалгүй та бүхэндээ хүргэхийг хичээсэн. За тэгээд түүнийг ингээ нас барснаас хойшхийн 8 хоногийн хугацаанд маш олон зүйл болж өрнөсөн. Мөн үүнийгээ дагаад маш олон худал хуурмаг цуурхлууд гарч эхэлсэн. Тэгээрээс дурдах юм бол нэгдүгээрт нь Барбисуугийн ээжтэй хэлсэн үг буюу намайг ингээд цагаан өнгийн даашинцтай маань оршуулаарай, тэр бол миний хамгийн дуртай даашинц. Тэгээд би хүүхдүүдтэй ингээ хорогдоод өөхөж чадахгүй байна гэх. За хоёрдугаарх нь болохоор Дидисүүгийн уйлаад ярьсан бичлэгийг Барбисуу болгож ингээд тараасан явдал. Гуравдугаар талхлаар DJQ ингээд тойрсон цуурхлууд. За үүнээс дурдах юм бол DJQ Барбид тусалж маш олон төрлийн ийм даатгалд хамруулсан. Мөн 23 жилийн өмнөх тэр уулцсан бичлэгийг нь одоо эргүүлж эхэлсэн. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр фэнүүд нь хэлэхдээ тэр бичлэгэн дээр чинь DJQ Барбидээ сууна гэж бодож байгаа үгүй. Зүгээр л найзууд байхыг хүсээд хуучин дугаарлуун залгасан чинь болж исэн. Тэгээд найз нөхдийн харилцаатай байх гэсэн чинь Барби ятгасаар байгаад ингээд өөртөө суучихсан гэж ярьсан штеп гих зүйл. За мөн гэр бүлийн ингээд тойрсон цуурхлууд байгаа. Тэр нь болохоор 2 сарын 5-нд ингээд түүний чандраар ирсэн. Чандрыг нь олон нийтэд харуулахгүй гэсэн үднэс шүхрээр халахалсан. Түүний чандартай зүг нөхөр DJQ, төрсөн дүү Дидисүү мөн 2 хүүхэд нь ирсэн байгаа. Тэгээ яг энэ үйл явдалтай холбоотойгоор бас нөгөө л нэг яриа гарч эхэлсэн. Тэр нь юу юм бэ гэхээр гэр бүлийнх нь одоо Японоос Тайван хүртэлх ингээд онгоцны билет захиалаад тэрэндээ ингээд гороогоод Барбиг имлэг твтүүлээгүй бийжиж чандрыг ингээд хувийн онгоцоор авчирч байгаа юм уу? Ямар инээдтэй юм бэ гэсэн яриа гарчихсан байсан. Үүнтэй холбоотой болохоор JetBay гэдэг компани мэдээлэл гаргасан. Одоо энд харагдчихээн. Энэ дээр юу дурдсан байсан бэ гэхээр сүү гэр бүлийнхэн Японы Токио хотоос Тайван хүртэл ямар нэгэн нислэг захиалаагүй, харин манай JetBay компани VistaJet нислэг бол энэ бүхнийг ингээд хариуцж ажилласан байгаа. Тэгээд энэ бүх зардлыг нь болохоор түүний дүү Дидисүү хариуцж ингээд төлсөө. Харин бусад янз бүрийн ийм зардал нь бол манайхтай ямарч хамааралгүй гэдгийг ингээд мэдэгдэж байна гэсэн ийм мэдээлэл оруулсан. Мөн охиныг ашиглаж эхэлсэн нэг киноны хэсгээс ингээд тастаж аваад Барбигийн ингээд дурсгалыг хүндэлж байгаа юм шиг тийм эвлүүлэг видео хийгээд ер нь бол хараасан. Барбигийн охин нь 10-11 нас хүрчихсэн. Гэтэл ингээд 4-5 настай охины уйлж байгаа бичлэгийг бас тастаж аваад Барбигийн охин гэж олон нийтийн сайтад ингээд тавих асуудал гарсан.
Тийм болохоор 2 сарын 8-наас эхлээд дуугийн дээр тэдгээр ингээд худалд мэдээлэл тараасан, хуурамч бичлэг цацсан хаягнуудыг хааж эхэлсэн мөн дахиад автагдах юм бол хэмжээний мөнгөн торгуул ингээд тавих юм шиг байсан. Барби сүү нас барахаас өмнө буюу 1 сарын 26-нд хуримд оролцсон гэсэн ойрын их сурвалжийн мэдээлэл байгаа. Тэгээд эндээсээ томоогийн халдвар авсан байж болцсошгүй гэсэн. 1 сарын 29-нд тэд нарыг Японд тосож авсан давёо нь хэлэхдээ яг анх ингээ Барбиг харах үед нэлийн ядрангуу тэгээ маш их ханиалгаж байсан. 30-наас 31-нд хөтөлбөрийн дагуу ингээ аялалд явах үед маш ихээр ханиалгахаас гадна халуурж байсан мөн ядралттай байсан гэж хэлсэн байсан. Тэгээ 31-ний орой биеийн муудаад түргэн дуудаж эмнэлэгт очиод эм бичүүлж аваад тэгээ шөнө донд буцаад буудалдаа ирж амарсан. 2 сарын 1-нд болохоор Токио руу явахаас өмнө байгаа газрынхаа эмнэлэгт үзүүлсэн. Эмчин үзээд уушигны хатгалгаа байна. Манай энд эмчилж чадахгүй Токио руу том эмнэлэгт очиж үзүүлээд ингээд нарийн шинжилгээ өгөөрэй гэж хэлээд эм бичиж өгсөн. Эмээ бичүүлж аваад тэгээд тэр хэд бол Токио руу явсан байгаа. Фэнүүд нь гэр бүлийг нь бол үнэхээр их буруутгаж байгаа. Үүний нэг шалтгаан нь болохоор өмнөх бичлэг дээр харуулсан ээж дүү хоёрынх нь бүжгэлж байгаа бичлэг. Энэ дээр болохоор гэр бүлийнх нь хүнэн тийм ингээ өвдөөд өвчнөдөө тэмцэж хахад ээж дүү хоёр нь юу ч болоогүй юм шиг ингээд баярлаад бүжгэлж байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Үнэхээр ингээд хайн хандчлаа гэсэн ийм шүүмжлэл явж байгаа. Ягаад гэх юм бол уг бичлэг нь 2 сарын 1-ний орой 10 цагт постлогдсон. Барбигийн бие болохоор 2 сарын 2-ны үүрээр муудаад тэгээд өглөөгөр бол нас барсан гэсэн юм мэдээлэл байгаа. Хоёрдугаарт болохоор түүнийг маш хурдан чандралсан явдал нь ингээд фэнүүдийнх нь хувьд ингээд маш с ิจ гтэй санагдаж байгаа. Ягаад гэхээр хүн дуугийн дээр ярьсан байсан. Тэрэн дээр болохоор 50-нд ингээ хүн нас орох юм бол нэг 3-7 хоногийн дотор оршуултын гинэ. Энэ үед болохоор хүний сүнс амьралдаг гэж үздэг юм байна л да. Гэсэн чинь нас орсных нь маргааш буюу 2 сарын 3-нд ингээ оршуулсан нь үнэхээр сонирн байна. За мөн нэг хүн бас пост оруулсан байсан. Тэр нь болохоор энэ Японд байгаа багш руугаа мессеж бичээд хүн ингээд тэ томуугаар нас барахад шууд ингээд чандралдаг ийм ёс журам байгаа мó гэсэн чинь багш нь болохоор тийм зүйл бол байхгүй. Гэхдээ бид нар гадны хүмүүс учраас үүнийг ингэж шүүх эрх бол бидэнд байхгүй шүү гэсэн ийм хариу өгсөн байсан. 3 дугаарт болохоор түүний өв хөрөнгийн асуудал яригдж эхэлсэн. Түүний хөрөнгө нь доллараар 41 сая $, буюу 143 мянган тэрбум төгрөг яригдж байгаа. Үүнийгээ дагаад хүүхэд асрах эрхийн асуудал бас хөндөгдөж эхэлсэн. Хэрвээ хуучин нөхөр нь хүүхдүүдээ авна гэх юм бол хүүхэд одоо асрамжлагч гэдгээрээ давуу эрх эдэлнэ. 2 сарын 6-нд DJQ Солонгос 50 хил дээр пост оруулсан. За энэ постн дээр болохоор юу бичсэн байсан бэ гэх юм бол юуны өмнө шиений төлөө гашуудаж эмгэнэл илэрхийлсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна. Би одоо л төсөөлхийн аргагүй гониг өвдөлтийг мэдэрч байна. Энэ нь юу ч хийлэх ирч хүчгүй мөн хэлхийг ч хүсэхгүй байна. Гэхдээ зарим нэг чөтгөр шиг хүмүүс манай гэр бүлийг шүүмжилж миний хайртыг хохироож байна. Бас зарим хүмүүс өрөвдөлтөй дүр эсгэн бороонд гүйж зарим нэг нь манай гэр бүлийн нэр хүндийг зориудаар сэвтүүлэхийн тулд даатгал мөнгөтэй холбоотой худал мэдээлэл таарааж биднийг улам ихээр шархлуулж байна. Энэ үед үнэхээр ийм муу хүмүүс байдаг юм болов гэсэн бодолд хүрж байна. Та нар юу ч битгий хий, зүгээр л миний шиенийг 50 байлгаж гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Шиений үлдээсэн өв хөрөнгийн тухайд түүний бүх хөрөнгө амьд ахуйда хайртай гэр бүлээ хамгаалахын тулд цуглуулсан зүйлс учраас би энэ бүхнийг шиений ээжэд өгөх болно. Хүүхдүүдийн тухайд би ямар ч муу хүмүүсийг тэдэнтэй орооцолдуулахыг хүсэхгүй байна. Хуульчаар дамжуулан хууль ёсны арга хэмжээг авч тэднийг насанд хүрэхэд нь туслах болно. Шиентэй өнгөрүүлсэн цаг хугацаа минь энэ хорвоогийн хамгийн үн цэнтэй мөн ямар нэгэн зүйлээр орлуулшгүй зүйл юм. Би шиений хайртай бүхнийг хамгаалахыг хүсэж байна.
Энэ бол миний хийх ёстой хамгийн сүүлчийн зүйл минь юм. Шивяны төлөө гашуудж буй бүх хүмүүст дахин гүн талархал илэрхийлье. Шивяны мөнхийн хайр жүжүүн гэсэн ийм пост байна. За энэ постны араас болохоор Барбигийн менежер стори оруулсан. Тэр сторийн дээр болохоор Шивяны оронд зогсож хүүхдүүдийг хамгаалахад бэлэн байгаа хүн бол жинхэнэ эр хүн юм. Зарим хүмүүс зөвхрөнгөө баран цуурхал тарааж байхад бид энд гашуудж байна. Цуу ярианыг Уба Шивянд 46 сая юанийн даатгал худалдаж авахд тусалсан. Цуурхал 2 дүүн ихчийгээ нас барсанд баярлаж дуулж бүжиглэв. Цуурхал 3 дүүн хуучин нөхрөөр нь байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлүүлэхийн тулд албаар гэртээ чандрыг нь хадгалж байна. Цуурхал 4 хуучин нөхөр нь түүний чандрыг тайван руу буцаан авчрахын тулд онгоц захиалсан. Үнэн хэрэгтээ тэрээр жолоочоо зориудар машинаас буулгаж 30 минут бороонд алхаж байсныг нь сэтгүүлчид олж харсан. Цуурхал 5 ээж нь хуучин нөхрийг нь Шивяны жинхэнэ хайр гэж боддог. Үнэн дээр түүний нүдээр Убатай гэрэлсэн 3 жил бол Шивяны 48 жилийн амьдралын хамгийн аз жаргалтай үе нь байсан. Мөн доор нь хүний муухай зан чанарууд надад тамиг харуулж байна. Тэгсэн чинь DJQ одоо энэ хэсгээ засаад ийм болгож стори оруулсан байсан. Энэ нь юу юм бэ гэхээр муу хүмүүсийг хол байлгана гэсэн нь одоо үл ойлголцол үүсгэж магадгүй юм байна. Яагаад гэх юм бол миний 50 хил одоо тэмч сайн биш. Хүүхдүүдийн эд хөрөнгийн хувьд хуульчийн хяналтан дор хүүхдийн эрхийг зохих ёсоор хамгаалж чадна гэж найдаж байна гэсэн ийм пост оруулсан байсан. Түүнчлэн дүүн оршуулах ёслол хийхгүй мөн түүний чандрыг ингээд хадгалж байгаа нь маш олон фэнүүдийнх нь ингээд дургуг хүргэж байсан. Мөн хөршин хүртэл ингээд нас барсан хүний ингээд тайван амьрлуулж чадахгүй ингээд зууралдаад байгаа нь үнэхээр таалагдахгүй байна гэсэн бас мэдээлэл хийсэн байсан. Тэгсэн чинь өнөөдөр буюу 2 сарын 10-нд болохоор мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл нь юу байсан бэ гэхээр түүний дүү Дидисүн бид нар бол ингээд нөгөө шийдвэр гаргаж чадахгүй байсан. Гэхдээ эгч маань байгальд ээлтэй тийм замыг сонгох байсан. Бид нар модны оршуулганд ингээд өргөдөл гаргачихсан. За модны оршуулга гэхээр та нар маань Солонгос кинон дээр харж байсан шүү дээ. Нэг мод сонгож аваад доор нь ингээд чандрын булах юм эсвэл ингээд чандрын цацдаг тийм оршуулах ёслол бид нэр сайн өдөр сонгож байгаад модны оршуулах одоо тийм ёслол хийн. Бид нэр одоогор бол өргөдлөө өгчихсэн байгаа. Бидний ингээ хүсэлтийг хүлээгээд авах юм бол одоо ихчийн чандрыг хуйгүй гэхээр одоо байгальд нь ингээд тавина гिचгсэн байсан. Тэгээ одоогор болохоор чандрыг нь Винваны гэрт ингээд хадгалж байгаа гिचгсэн байсан. Сүүлд нь нэмж хэлэхэд Барби сүгийн тусаад нас барсан энэ томоогийн хувьд Япон улсад 9 сарын 31-ээс энэ 25 оны 1 сарын 31 хүртэл 970 эдэн мянган хүн туссан гэсэн бүртгэл байгаа юм билээ. Мөн маш олон хүн нас барсан гэсэн байсан. Түүнчлэн энэ томоо нь болохоор маш хурдан хатгаа болдог. Тэгээд хатгаа болгонгуудаа маш хурдан ингээд цус руугаа ороод бусад эд эрхтэнгээ ингэж гэмтээж тэгээд ер нь бол хүнийг хөлд хүргэдэг ийм томоо юм байна лээ. Тэгээд мөн хятадд ч гэсэн бас мэрсэр дэлгэрч гисэн байгаа юм байна лээ. Би дууны нөгөө сэтгэлдлүүдийг ингээ гүйлгэж харж байхад яг энэ томоогаар гэр бүлээр дотны хүмүүсээ алдсан хүмүүс байсан, өөрсдөө өвдөд идэгсэн хүмүүс ч байна лээ. Одоо хүртэл ингээд өвцөрч яваа хүмүүс байсан, мөн дахиж байгаа хүмүүс ч бас айгүйх байна лээ. Тэгээд жишээлх юм бол нэг хүн биччихсэн байсан. Охин нь ингээ 31 настай. Ханиад тусаад халуурсан чигээр ажилдаа явсан. Тэгээд тэр өдрөө биеийн шууд муудаад эмнэлэгт хүргэгдээд онш нь болохоор CIS гэсэн тийм онш тогтоогдоод тэгээд 5 хоног бол эмнэлэгт хөвцөн. Гэхдээ 30 эдэн мянган ингээд юан зарцуулсан ч гэсэн хүнээ аварч чадаагүй гэсэн юм комент биччихсэн байсан. Мөн бас нэг эмэгтэй бүр амар ихээр ингээ ханиалгаад өндөр халуураад
Тэгээ эмнэлэгт очиж үзүүлсэн чи эм чин хүү болохгүй шүү гэд шууд арга хэмжээ аваад эмнэлэгт хэвтүүлээд 7 хоног ингээд эм тасралтгүй эмчилгээ хийлэгчиж 2 хөл дээрээ босч ирсэн гэж үтсэн байсан мөн маш олон хүмүүс ингээд сар гарам ингээ халуурж байна. Халууны юм уугаад ч дарагдахгүй байна. Тэгээд ер нь бол халуунтай бараг ингээ сар гарам явж байна. Тэгээд 9 жорын ийм тан уугаад ингээ үзүүлээд ингээд явж байгаа ч гэсэн сайжрахгүй байна. За зарим нь бүр ингээд арай хийж одоо л нэг сайжраад ингээ 2 хөл дээрээ босч ирж гин гэсэн хүмүүс ч байсан. Зарим нь ингээд идгсэн хэрнээ одоо ингээ буцаал дахиад нусгаж бол толгоо өвдөл бие сонирн болоод байна гэсэн хүмүүсээс нь тэгсэн чинь доор нь ингээд коммент бичиж байгаа хүмүүс нь цусны шинжилгээ өгөө, цусаа яаралтай шинжилүүлээ, яаралтай цусаа цэвэршүүлээ гэсэн хүмүүс бас айгүй их байна лээ. Тэгээ мөн зөвлөгөө өгж байгаа хүмүүс нь болохоор их бага хэмжээгээр халуурсан ч бай, ханиалгасан ч яаралтай эмнэлэгт үзүүл эмнэлгийн тусламж авт ихгүй бол айгүй хурдан хатгаа болж юм лээ. Тэгээд хатгаа болчих юм бол ер нь арга хэмжээ авахгүй л бол хүндрээд цус руугаа ороод бусад эргэтэн системийг гэмтээгээд ер нь бол үхэлт юм хүрэгч бэнлээ шүү гэсэн хүмүүс бас байсан. Мөн яг Барби сүгийн одоо энэ тусаад нас барсан энэ томуугаар хятадын 27 настай жүжигчин Лян Яожхун гэд энэ залуу нас барсан ийм тохиолдол гарсан. Тэгээд гадаадад ажиллаж амьдарч сурж байгаа хүмүүс маань бие сайн бодоорой. Да ялангуяа хятадд ажиллаж амьдарч сурж байгаа хүмүүс маань бие сайн бодоорой. Арийн өдрүүдэд хятадд ингээд маш хүйтэн цаг агаартай байгаа. Гинт огцом хүйтэрч байгаа. Шөндөө оройдоо бүр ингээд маш хүйтэн салхитай байгаа учраас та нар маань бие маш сайн бодоорой. Дараагийн бичлэг хүртэл баяртай.